За өөрөө болон бусдын ингээд сэтгэл хөдлөлийг ингээд ойлгох чадварт ингээд суралцсан. За аливаа нэг шийдвэрийг гаргахтаа илүү ухамсартайгаар шийдвэр гаргах юм арга барил ингээд суралцсан. Бид нар болохоор сэтгэл хөдлөлөө хэрхэн одоо тогтвортой болгох талаар илүү ингээд суралцсан байгаа. За тэндээс ингээд жишээ авах юм бол би одоо ингээд өмнө нь одоо ингээд ямар нэг зүйлийг ингээд хийхдээ илүү ингээд сандрах үедээ ингээд бүр ингээд цаашлаад одоо бие ингэж тогтвордуулж ингэж чаддаггүй ингэж яг нэг сандарсан бол яг тэр сэтгэл зүгээр ингэж шийдвэрийг гаргадаг байсан бол энэ сургалтанд ингэж явснараа одоо өөрийнхөө одоо тэр үеийн сэтгэл хөдлөлийг илүү тогтвортой болгох яавал одоо зөв шийдэлд ингэж хүрэх вэ гэдэг тиймэрхүү чадвартай суралцсан. Би энэ сургалтанд суснараа өөрийгөө таньж мэдсэн, өөрийнхөө давуу тал болон сул талыг мэдээд сул талаас одоо үндэслээд түүнийгээ яаж давуу тал болгох уу гэдэг талаас өөртөө оюун үнэлт хийсэн. За хоёр дахь юм бол одоо бусдад ямар нэгэн харилцааны зөрчил гарах юм бол түүнийгээ эвэр шийдэх ингээд талаас нь илүү ингээд ханддаг болсон. Тэгээд сүүлийн 14 хоногийн хугацаанд одоо харилцаагүй байсан 3 харилцаа сэргээж чадсан. За 3 дахь юм бол би ямар нэгэн шинэ хүрээлэлд орохдоо ерөөсөө бүрэг хичмхий ерөөсөө ганцаараа байхаа эрмэлздэг байсан бол одоо ингээд тэгснээрээ би ямар ч ингээд харилцаанд орж чадахгүй байна. Тийм болохоор нийлдэхтэй байж хүмүүстэй ярилцах хэрэгтэй байна гэдгийг маш сайн ойлгож авсан. За сэл сургалтын өмнөх үе маань багийн ажлууд өрнөсөн байгаа. За энэ багийн ажлууд өөрийн гэсэн байр суурийн сүрэнтэй хандлагатай байсан. Энд нь болохоор одоо төслийгээ хүнлэлж хүлээн зөвшөөрөх гэдэг тал ерөнхийдөө тутмаг байсан бол за сэл сургалтын явцад ерөнхийдөө сурч мэдэж авсан зүйл бол багаар хамтарч ажиллах. За баг дондоо ерөнхийдөө нэгээ хүндлэх ерөнхийдөө жишээ гаргаж ирсэн байгаа. За үүний хүрээнд ерөнхийдөө өөрийгөө ойлгох болоод бусдыг хүндлэх гэдэг зүйлээр ерөнхийдөө хамгийн сайн ойлгож авсан. Яагаад ингэж өмнө өөрийгөө ойлгодгүй өөрийнхөө ингэж дотоод хүнтэйгээ ерөөсөө ярилцах чаддгүй байсан. Харин сэл сургалтанд оролцсноос хойш ингэж өөрийгөө ойлгоод өөрийнхөө дотоод хүнтэй ярилцаад өөрийнхөө ингэж мөн чанарыг илүү их ингэж ойлгодог болсон. Миний сургалтаас сурсан хамгийн үнцэнтэй зүйл бол сэтгэл хөдлөлөө зөв удирдан жолоодох чадвар байсан. За бидний сэтгэл хөдлөл болон мэдрэмж хэрхэн бидний бодол болон зан үйлд нөлөөлдгийг ойлгоход тусалсан энэхүү сургалт маань. За би болохоор өмнө нь сэтгэл хөдлөлөө удирдах, жолоодох мэдрэмжээ ойлгоход ингээ хүндрэлт бэрхшээлтэй байсан бол сэл сургалтынхаа ачаар одоо өөрийгөө зөв удирдан жолоодож одоо сэтгэл хөдлөлөө хэрхэн мэдрэх мэдрэмжээ ойлгоход ерөнхийдөө тусалсан. За сэл сургалт маань одоо бусдад хэрхэн харилцах, одоо хэрхэн өөрийгөө зөв зохицуулах одоо арга зам чадваруудаас суралцсан. За би хинбэ гэдэг ерөө ойлголтоос л өөрийгөө олж авсан. За тэгээд өөрийгөө байгаар ингэж хүлээн зөвшөөрдөг болсон. Тэгээ бусдыг яг өөрөөсөө тэр хүний үзэл бодол сэтгэл хөдлөлийг ингээ хүндэтгдэг болсон. За тэгээд ерөнхийдөө бол сэтгэл хөдлөлийн ухамсаар өөрийгөө зохицуулах чадвар, тэгээ бусдыг хүндэтгэх чадвар, эерэг харилцааны чадвар гэдэг зүйлүүдийг ерөн суралцсан. За тэгээд хүн бүрийн амьдрал мэдрэмж өөр өөр байдаг. За тэрийг нь гоё ингээ хүндэтгээд хүлээн зөвшөөрдөг болсон. За тэгээд эдгээр чадваруудыг ерөн ингээд амьдрал дээр ингэж хэрэгжүүлэхээс гадна гэр бүл, найз нөхөд, за тэг нийгмийн харилцаа, нийгмийн амьдралд ер нь бол айгүй хэрэгтэй чадварууд гэж бодсоо. Энэ чадваруудыг ингээ эзэмснээр энэ одоо сэлийн үнэт одоо зүйл нь гэж би ойлгосон. Хамгийн үнэтэй зүйл гэх юм бол сэтгэл хөдлөл өөрөө удирдах тал дээр ингээд өөртөө дүү шинжилгээ хийж өөрөө илүү таньж сурсан. Тэгээд уурлахаараа яг яадаг вэ? Уурласан үедээ яг яаж иймд амар амгалан тайван болдог вэ гэдэг талаараа би өөртөө дүү шинжилгээ хийгээд тэгээд яг өөрийгөө ингээд удирдах сурсан хүмүүс сэтгэл хөдлөлөө. За сэл сургалтаас сурсан хамгийн үнэтэй зүйл гэх юм бол нэгдүгээр сэтгэл хөдлөлөө таньж мэдээд удирдах сурсан. Жишээ нь уур бухимдалтай стресстэй үедээ хэрхэн зөв зохистой шийдвэрлэх вэ
гэх мэт хоёрдугаар гэх юм бол харилцааны чадвар, бусдтай хэрхэн харилцах, хэрхэн хамтран ажиллах, өөрийн үзэл бодлоо хэрхэн чөлөөтэй илэрхийлэх вэ гэх мэт чадваруудад суралцсан. Энэ сургалтаас авсан хамгийн үнэтэй зүйлүүд энэ болохоор үйл ажиллагаа 3 буюу сэтгэл хөдлөлтөөр шинжилсэн гэсэн. Энэ үйл ажиллагаанаас болохоор сэтгэл хөдлөлтөөр удирдах уур хөндлөлтөөр үедээ хэрхэн 50 байдлын шилжилт аргуудаар суралцсан. За би энэ сэл сургалтын хөтөлбөрийг хүмүүс санал болгоно. Яагаад гэвэл хүмүүс уур уцаар гуниг догтлол баяр баясгалсан сэтгэл хөдлөлүүдээсээ болоод ингээд маш том алдаа мэдээ гаргаж үйдэг. Тийм учраас сэл сургалтын хөтөлбөрт хамрагдаад хүмүүс сэтгэл хөдлөлөө захирч сурах юм бол хүмүүсийн өдөр тутамдаа гаргадаг том алдаанууд үүсэхгүй. Тийм учраас хүмүүсийг тэгэж алдаа хийхгүй тул би энэ хөтөлбөрийг хүмүүс санал болгоно. За би сэл сургалтыг бусдад санал болгоно. Яг гэвэл сэл нь зөвхөн хувь хүний хөгжлийг дэмжиж зогсохгүй. Одоо харилцаа, карьер, нийгмийн амьдралд маш том эерэг өөрчлөлт авчирдаг. За энд нь болохоор одоо сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нэмэгдэнэ. Тэгээд харилцааны чадвар сайжирна. Өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар хөгжинэ. Тэгээд шийдвэр гаргах бас чадвар хөгжинэ. Тэгээд одоо стресс бухимдалтай үедээ одоо хэрхэн стресс бухимдлаа тайлах вэ гэдэг талаас нь одоо тэрийг даван туулахад дэмжлэг үзүүлнэ. Сургалтыг бусдад санал болгох уу яагаад гэсээс бол байсан. Миний хувьд бол бусдад санал болгоно. Учир нь гэх юм бол энэ сургалтаар дамжуулан өөрийн сэтгэл хөдлөлийг танин мэдих сэтгэл хөдлөлөө удирдах. За тэгээд багаар хамтарч ажиллах тэр зохион байгуулж байгаа үйл ажиллагаанууд нь болохоор үйл ажиллагаануудаас эерэг мэдрэмж сэтгэл хөдлөлийг бий болгож өөртөө авч байгаа учраас бусдад санал болгоно гэж бодож байна. Би багийн багш болоод сэлийг ангидаа хэрхэн ашиглах вэ гэвэл хамгийн нийт болохоор ингээд сурагчдад өөрийн сэтгэл зүйн таних тийм үйл ажиллагаа зохион байгуулна. Энэ болохоор ингээд сэтгэл зүйн картуудыг ашиглаж хүүхдийн сэтгэл зүйн нэршил болон өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн ингээд давж гарах вэ, тайвшруулах вэ гэсэн арга замыг зааж өгнө. За хоёрт нь болохоор багаар ажиллах чадвар. Энэ нь болохоор хамгийн чухал. За багаар ажиллах чадвар дээр болохоор хүүхдүүдийг бөөндөө хичээлийн ингээд багаар ажиллуулах, эсвэл аливаа нэг асуудлыг багаараа бөөндөө шийдэх гэсэн. Энэ нь болохоор хамтдаа нэгнийхээ ингээд нэгнийхээ сэтгэл зүйг бас ойлгож хамтдаа ажиллахад нь цааш нь туслана. За тэгээ дараа нь өөрийгөө хүлээж зөвшөөрөх нь хамгийн чухал. Нэг өөрийгөө хайрлах, өөрийнхөө ингээд сайн талуудыг олж харах. Өдөр болгон өөрийнхөө нэг сайн талыг харж өөрийнхөө нэг магтна гэсэн. Тэгэх юм бол хүүхдээ өөртөө итгэлтэй болон ингээд урам зоригтой өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадвартай болно. Тэгээд өөрийнхөө талаар аль болох эрэг бодлын илүү дээшлүүлэн ингээд сайн талын илүү харам ингээд цаашаах тийм үйл ажиллагаа зохион байгуулнаа гэж бодчих. За би багийн багш болоод сэлийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэвэл эхлээд нь өөрийнхөө сэтгэл зүйг хянаад тэгээд ингээд хүмүүст ингээд өөрийгөө ядаж тэгээд нэг удирдах чадвал ингээд сурагчтайгаа бас ингээд сурагчтай эрэг хандлага өгнө гэсэн юугаар яаж байгаа. Тэгээд нөгөө сурагчтай болохоор өөрийг нь ойлгож хүндэтгэж тэгээд бусдаа эрэг харилцаа үүсгэхэд нь туслаж дэмжих хэрэгтэй. Тэгээд дэмжин тэгээд сурагчтайгаа нэгнийгээ хүндэтгэх хамтын үйл ажиллагаа нөгөө ингээд хамтран ажиллах чадрыг хөгжүүлэх нэ.